Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээ англи хэлний өгүүлбэрийн бүтэц буюу үгсийн дараалал сэдвээр хийлээ. Энэ бичлэгний доор би та бүхэнд шинээр сурах хэдэн үг бэлдсэн байгаа. Энэ үгсийг бид дараагийн хичээлдэр хэрэглэх болно. Тиймээс та бүхэн татаж аваад цээжилж байгаарай. Гэхдээ сурсан үгсээрээ өгүүлбэр зохиогоод санал бодлоо илэрхийлж чадахгүй бол хичнээн олон үг сурлаа гэд хэрэглэхгүй байгаа учраас аяндаа мартагдаад ямар ч үр дүнд хүрэлгүй хий дэмий цаг хугацаа энерги барна гэсэн үг. Гадаад хэл сурахыг спорттой адилтгаад үзье л дээ. Яг үнэндээ бол гадаад хэл сурна гэдэг оюун ухаан тархины хувьд спорт л гэсэн үг. Тиймээс ямар ч спортоор хичээллэхийн өмнө бид эхлээд ямар дүрэн баримтлах ёстойгоо мэдэж аваад дараа нь бүх анхаарлаа бэлтгэлдээ хандуулах хэрэгтэй. Ингээд хичээлээ эхэлцгээе. Өнөөдрийн хичээлээр бид 6хан үг хэрэглэх болно. He гэдэг нь тэр гэсэн үг. Гэхдээ эрэгтэй хүн дээр is home, at home, to speak English, not. Эхлээд цөмөөрөө жишээ өгүүлбэрээ харцгаая. Монгол англи өгүүлбэрт үгс ямар дараалалтай байрлсныг сайн ажиглаад аваарай. He is at home. He's at home гэж товчилж хэлж бас болно. Өгүүлэгдэхүүн буюу үеийн эзэн нь үйлдэлийг хэн эсвэл юу хийж байна гэдгийг илэрхийлдэг. Энэ өгүүлбэрийн хувьд үйлдэлийг хийж байгаа үеийн эзэн нь тэр буюу he. Өгүүлэгдэхүүн хэн, юу, аль гэсэн асуултанд хариулт өгдөг. Үйл үг буюу өгүүлэхүүн нь үеийн эзний талаар ямар нэгэн юм хэлж байдаг, түүний үйл байдлыг зааж өгдөг. Энэ өгүүлбэрийн хувьд үйл үг нь байна буюу is. Өгүүлэхүүн яаж байна, юу болов, яах гэж байна гэх мэт асуултанд хариулт өгдөг. Манай монгол өгүүлбэрт үйл үг дандаа өгүүлбэрийн төгсгөлд ордог, харин англи өгүүлбэрт үйл үг шууд үеийн эзний ард байрладаг. Бусад бүх нэмэгдэл мэдээллүүд буюу байц, тусагдхуун гэх мэт өгүүлбэрийн бусад гишүүд үйл үгийн ард байрладаг. Байц гэдэг нь үйл явдлын шинж чанар, зэрэг хэмжээ, орон байр, цаг хугацаа, нөхцөл шалтгаан, зорилго зэргийг заадаг. Байц нь хизээ, хаана, яагаад, яаж, яах гэж гэх мэт асуултанд хариулт өгдөг. Жишээлбэл энэ өгүүлбэрийн байц нь at home буюу гэртээ, хаана гэсэн асуултанд хариулт өгч байна. Тусагдхууны талаар дараагийн жишээ өгүүлбэр дээр үзцгээе. Одоо ингээд энэ өгүүлбэрийг үгүйсгэе. He is not at home эсвэл he isn't at home гэд товчилж болно. Ийм төрлийн өгүүлбэрийг үгүйсгэх маш амархан. Үйл үгийн ард not гэдэг үгийг оруулаад болоо. Одоо асуулт зохиоё. Is he at home? Асуулт болгохын тулд үйл үг болон үеийн эзний байрыг солиод л болоо. Үгүйсгэсэн асуулт нь болохоор Isn't he at home? Энд ч бас мөн адил үйл үг болон төлөөний үгийн байрлалыг солиод л болоо. Асуух үгс дандаа асуултын өмнө байрладаг. Why is he at home? Эсвэл Why isn't he at home? Одоо бас нэг өөр төрлийн жишээ өгүүлбэр харцгаая. He speaks English. Энэ өгүүлбэрийн үеийн эзэн нь he буюу тэр, үйл үг нь speaks. Үеийн эзэн дандаа үйл үгийн өмнө орно. Үйл үг нь өгүүлэхүүнийхээ яг ард байрлана. Англи хэлний үйл үгнүүд ганц тоон дээр ардаа is гэсэн залгуур авдаг. Гэхдээ энэ тухай бид өнөөдрийн хичээлээр үзэхгүй. Одоо зөвхөн үгсийн дараалалд анхаарлаа хандуулцгаая. Тусагдхуун гэдэг нь үйлэнд шууд эсвэл шууд бусаар өртөж байгаа нэр үгээр илэрдэг өгүүлбэрийн гишүүнийг хэлнэ. Тусагдхуун нь хинд, юунд, хинээр, юугаар, хинээс, юунаас, хинтээ, юутай гэх мэт асуултанд хариулдаг. Энэ өгүүлбэрийн хувьд тусагдхуун нь English буюу англи хэл. Энэ өгүүлбэр эхний өгүүлбэрээс юугаараа ялгаатай вэ гэвэл энэ өгүүлбэрт гол үйл үг орсон байна. Гол үйл үг өгүүлбэрт орохдоо дандаа туслах үйл үгийн тусламжтайгаар хувирч утгаа дэлгэрүүлж байдаг.
Эхлээд цөмөөрөө жишээ өгүүлбэрээ хувиргаж харцгаая. He does not speak English гэж үгүйсгэн does бол одоо цагийн ганц тооны туслах үйл үг. Энэ тухай бид дараагийн хичээлээр улам дэлгэрэнгүй үзэх болно. Одоо зөвхөн үгсийн дараалал ямар байрлалтай байгааг сайн хараад аваарай. He doesn't speak English гэж товчилж голдуу ярьдаг. Асуулт асуухдаа Does he speak English гэж туслах үйл үг болон өгүүлэх хүний байрыг солино. Үгүйсгсэн асуулт нь Doesn't he speak English? Асуух үг дандаа асуултын эхэнд байрлана. Why does he speak English? Эсвэл Why doesn't he speak English? Англи хэлэнд хоёр янзын үйл үг байдаг. Гол үйл үг, дэд үйл үг. Дэд үйл үг нь туслах үйл үг, баймж үйл үг гэж хоёр ангилагддаг. Цөөхөн хитгэн ийм үгс байдаг. Туслах үйл үгс нь манай монголоор бол гол үйл үг, өнгөрсөн, одоо, ирээдүйн цаг болон ганц олон тооны алин дээр байгааг илэрхийлдэг. Баймж үйл үгс нь үйл үгийн чадамж, боломж, эргэлзээ, үүрэг, зөвшөөрөл гэх зэрэг утгуудыг ялгаж өгдөг. Эдгээр үгсийг одоогоор цээжлэх хэрэггүй, зүгээр л ерөнхий ойлголт өгөх гэж орууллаа. Бусад бүх үйл үг нь гол үйл үгс юм. Жишээлбэл eat, drink, sleep, read, think, write, listen гэх мэт. To be буюу байх гэсэн үйл үг одоо цаг дээр is, are, am, өнгөрсөн цаг дээр was, were гэж хувирдаг. Энэ туслах үг маань дангаараа гол үйл үггүй бие даан өгүүлбэрт орсон байвал өнөөдрийн бидний үзсэн эхний жишээ өгүүлбэрийн дагуу хувирна. Бусад бүх өгүүлбэр хоёр дахь жишээ өгүүлбэрийн дагуу хувирна. Ихэнх өгүүлбэр хоёр дахь жишээ өгүүлбэрийн дагуу хувирах болохоор цөмөөрөө хоёр дахь жишээ өгүүлбэрийнхаа утгыг дахиад жоохон дэлгэрүүлье. The little boy speaks English fluently. Тэгэхээр түрүүн үздсэн өгүүлбэрийн гишүүд дээр нэмэгдээд нэр үгийн өмнө тэмдэг нэр бас article буюу ялгац гишүүд нэмэгдсэн байна. Энэ тухай бид дараагийн хичээлүүдээр дэлгэрэнгүй үзэх болно. Тэмдэг нэр бол нэр үгийн шинж чанар, төрх байдлыг зааж тодтогдог. Ямар, хэний, аль, хэдэн гэх мэт асуултанд хариулагддаг өгүүлбэрийн гишүүн юм. Энэ өгүүлбэрийн тэмдэг нэр буюу тодтгол нь little буюу бяцхан. Тусагдхуун байц хоёр дандаа өгүүлэхүүн буюу үйл үгийн утгыг дэлгэрүүлж байдаг. Харин тодтгол болон ялгац гишүүн жинхэнэ нэрийн өмнө орж тэдний утгыг дэлгэрүүлж байдаг. Үйл үг дандаа үеийн эзний ард байрлана. Тусагдхуун байц хоёр үйл үгийн ард байрладаг. Өнөөдрийн хичээлээ ингээд дуусгая. Шинэ үгсээ татаж аваад цээжлэхээ бити мартаарай. Хичээл таалагдсан бол лайк дарж дэмжээрэй. Тэгвэл маш их баярлах болно. Бас англи хэл сурах хүсэлтэй найзуудтай түгээгээрэй. Дараагийн хичээлээс хоцрохгүй тулд миний YouTube сувагт бүртгүүлээрэй. Дараагийн хичээл хүртэл баяртай.